За одоо намтраас үргэлжлүүлэн дуудъя. Хайдуучиг эгийн намтар дуудаж явж байгаа. За бас энэ лам нь буюу хайдуучиг эгийн нь гой хэлмэрчийн хулгайн хэмээн алдарсан бүлгөө. Тэр ч Жова тишээгийн гэгийн төвдийн айрын нутагт ирэх цагт энтгэгс ирэх цагт гой хэлмэрч дор хөвгүүн чи их бэлэг ухаантай байх тул манчир адилсан ажгуу гэтгэгч манчирвэр даган эзэлсэн бүгд их бэлэг ухаантай болдоггүй. Энтгэх төрсөн болвол шантитай болоогүй адил мэрэгэн болох хэмээн айлдчих бай. Хэрвээ энтгэхт төрсөнсөн болж шантитай болоогүй адил болох байжээ гэж гой хэлмэрчд хэлсэн байна. Тэр гой хэлмэрч буюу гой лозова шонувол гэдэг гой хэлмэрч залуу зогт гэдэг лам бол энэ хайдуучиг эгийн өмнөх нэг төрөл гэсэн үг. Үүнд богд зонхоогоо барьж чи гой хэлмэрчийн хуйлгаа мөн тул удагт нагарж унагийн ёсны нууц соронгууд мэрэгэн буй хэмээн айлджээ. Бас энэ ламын зүудэнд хэрүүга заларч ирээд дэмчиг хэрүүга заларч ирээд амийг үтээх энтгэг төвдийн сударт Суматын гэрдийн зохиосон судраа сайн юр үгүй хэмээн айлджээ. Тийм боловч би ч богд зонхоогийн зохиосон судраар үтээсгүй хэмээн айлтгсанд Суматын гэрдий бид хоёр ялгалгүй. Усан нүдтэнбэр лам очир хэрүүгааг эгэл хүмүүн болгон үдсэн буй хэмээн айлджээ. Лам юугаан бурхан хэмээн эс мэдснээр илт намжил муу хэмээн намжилсанд хэрүүга баясч багшлуугаа ялгалгүй болоод дээд амгалан хүрдний зарлиг номуудыг хайрлжээ. Бас хэрүүгээр идүүгээ миний бодит хот мандал Сүмбэр уулын үзүүрээ буй сар үрийн шинийн хуучин 2-ын 10-ны сайн өдөр бодтойо ирэх буй намайг үтээвээс Удианагийн орноо одох өдөр хэцүүгүй боловч бүтээгчин зөөн хэмээн зарлиг болжээ. Дэмчиг бурхны хот мандал Сүмбэр уулын үзүүрт байдаг юм байна. Сар үрийн шинийн хуучин 2 гэхэр чинь шинийн хуучин 2:10 гэхэр шинийн 10 мөн 25-ны өдөр бодтойо энэ дэлхийд заларч ирдэг. Буюу тэр Сүмбэр уулын хот мандал заларч ирдэг. Намайг бүтээх юм бол Удианагийн оронд одоход хэцүүгүй боловч бүтээгчин зүүн хэмээн зарлиг болж. Бас нэгэн үед үцэглэн хөхөнгөт нэгэн дагин ирээд язгууртны хөвгүүнээ чивээр зүрхэн жээ очрын олон онол мэдл тайлбар тэргүүтнийг зохио хэмээн айлцсанаар 2 шинжлэлтийн тайлбар бүтээлийн мандал дахлын эрх ерөөл үлзий өгүүлэлтгүйгээ сэлдэг гишүүн огоод төгс зохио бай. Тэр цагт хээ очир бодтойо ирээд ван өгөн ажиллах тэргүүтэн ялангуяа тэмдэг болсон бөгөөд хээ очирвэр хүмүүн чивээр миний үүсгэл төгсгөлийн онсыг өчүүхэнч буруугүй онж мэдснээрээ ийм сайн номлол гаргасан амуй. Эма хоо их гайхамшиг хэмээн зарлиг болжээ. Бус богд лам энэ нь буюу ялгуусны шашин дор номлох үтээхийн үүднээс цаглашгүй туслан зохиож ах үед цагаан зүгт илт баясагч тэнгэр лус тэргүүтэн магтан сайшаахаас гадна ядан бурхад болон номын сахиусан бэрж номын хаан болгон иргэшээлөгч олонтоо магтан сайшаажээ. Тэр чи нэгэн үе ядам ямандаг ирээд их очир дар ламын судар тэрний номын мөрийг огоод төгсөөр барин үйлдвүүдээр итгэл чамайг үлэмж хэмээн сайшаа муу гэж шашны эзэн болгон айлджээ. Бас ядам бурхан ирээд их очир дар ламын номын лавыг үлээхдээ чамайг сайшаа муу хэмээн зарлиг болжээ. Очир дар лам нь богд зонхойгийн гэгээн буй. Бас Индра бүдий хаан ирээд их очир дар лам энэ нь эцгийн үндсэн нууц хараангуйд мэрэгэн бөгөөд шидийг олсон мөн тул чивээр үүний үлгэн тоосыг ороогоорон авахтун хэмээн айлджээ.
бас нэгэн үед гүр махгал гом бурхан ирээд чи энэ сажаагийн хийдийг бүү орх сажаад суу хэмээн зарлиг болжээ. Түүнээ энэ ламбэр сажаад суухад үзэл явдал тийм ариун нэгэн буй болвоос суух за дээд лам нарын тогтоосон таал нь идэвгүй үгүй хойд үеийн шавнар нь энэ мэт болж байна. Цөмүүдд нөгөө мал хориулагч нэр дүүрч юм уу? Ийм уйтгартай газар хэн сууж чадмуу? Бивэр эсовчүү сэтгэлд барьж буй. Ялангуяа ч энэ богино насандаа бог зонхов хаан суух орноо суусгүй хэмээн санаж байна юм. Сажаагийн дагинс номын сахиусан тандор балин өргөсгүй би хэмээн айлтгсанд шашин буурсан газараа суух хэрэгтэй буй. Шашин дэлгэрч байх газар ямар боловч болно. Би ч сажаад дор үзэл явдал ариун дор шүтэж суусан бус элтний лам нарын зарлиг хийгээд тангараг буй тул суусан буй. Бус бид нар сэлтвэр чиний багшийн хойноос дагаж байдаг. Сажаа дахин нугууд чамд тун дургүй байна. Над балин өгс сумаати гэрдий эцэг хөвгүүд буй багш нар болон ялангуяа чамд хэрхэвч хор хөргөхтөн хэмээн мүү. Тэдний урамыг үл таслах ба элтний багш нарын зарлиг захиг санаж гараагийн гаднаас нааш гартал сүрхий дүрээр ирээд жич гэдрэг уцлаа хэмээн зарлиг болжээ. Сажаагийн сахиусууд бог зонхын гэгэний хойноос явдагнаа гэж хажуужигэнд амлаж байгаа юм байна. Бас дөрвөн нүрт махгал буюу шаш гом бурхан ирээд хүмүүн чивэр сажаагийн гол ёсыг барих хэрэгтэй юм мөн атлаа хоосон болгох буюу чамайг үл суух болбоос би ч чамайг хаана явахад чинь хойноос чинь дагна хэмээн зарлиг болжээ. Хажуужигнийг бог зонхын гэгэнд орчихвол сажаагийн хамаг сахиусууд дагаад утсан гэж байна. Бас сажаагийн газрын эзэн будаараа хийгээд шашны их хоёр ирээд хүмүүн чи дээд лүгөө хандлах ажгүй гэтгэл сумаатын гэрдээ аюулгүйг олсныг хэн үл мэдэх вэ? Өөрийн үндсэн хийдэн тэтгэлгүй дээд лүгөө хандлах буюу гуйланчаас улааж баялагт өгөх мэт бид сажаадаан энэ мэт болж одов. Итгэгч манчрын хувилгаан сажаа банчин гунгай жанцсан үгүй. Чамайг ачилт итгэх болов хэмээн санавч баасыг арчсан чулуу мэт орхисны тул идэвгүй энэ сажааг хэнд итгэн хэмээн уйлжээ. Сахиусууд нуусан. Түүнээ энэ ламбэр та хоёр уйлах хэрэггүй. Сажаагийн номын таалыг би барина. Ядам хээ учрыг ч би шүтнэ. Их баг хоёр сахиусанд ч балин би өргөнө. Та хоёр дэлхийн эзэд дорч балинг би өгнө. Хэмээсэнд үйлдлийн хоосон амаар юу хийх? Эдүүг үйлдэх аргагүй амуу хэмээгээд босож одвээ гэнэ. Сажаагийн хийд байдаг тэр уулын хоёр эзэн ирээд гунгай жанцсан байхгүй боллоо. Чамайг энэ хийдийг өөдөнд ач эзэлж явах уу гэсэн чинь чи одоо тэр бог зонхын гэгэний араас явчих гэдэг. Одоо яах вэ? Ингээд хаяж орхиж байна чулуу шиг гэд. Үйсэн гинэ тэр хоёр уулын эзэн. Тэгэхээр хажуужигийн цайвшруулж үгүй би та хоёрыг орхихгүй та нар үргэлж харж хандаж явна гэсэн чинь хоосон амар яах юм бодтой үйлдэл хийвэл барав гэдэг энэ хоёр аргагүй болж л тээ гэд яваад өгсөн гинэ. Бас нэгэн үед сарсвати их буюу янжин там бурхан ирээд би гэтгэгч манчрын ухааны хувилгаан их үе. Дууны ухаан болон яруу аялгауд мэрэгэн болохыг хүсвэл намайг шүтдэгвэ хэмээвэ. Бас сарсвативэр би мэднэ хэмээгчин олон боловч богдламын хойноос дуун ба яруу аялгауд чи сайн мэрэгэн буй. Бусад дор чамаас үлэмжгүй. Тийм боловч омгийгүй ихдэг. Дайсан олон буй хэмээн зарлиг болжээ. Омг ихтэй дайсан олон бол. Бас нэгэн үед 6 моторт бэлэг үлгүү махгал буюу чагдаг гом бурхан ирээд нөхөрсөлт ирээд шашны тариныг уншиж эрхэм үйлдээд чивэр миний бүтээлийн зан үйлийн зүйл ба үйлдвэрийн аймаг сэлтийг гүйцэтгэр зохио хэмээснээр эдүүгээ алдарсан хангалын зан үйл болон махгалын номын аймгийг нэгэн зүгт жиглүүлсэн дэвтэр ба эхмэл цааст өвдөс зэргүүд маш олныг зохиожээ. Ерөнхийдөө гом бурханы тахилга
Монгол номыг бол хайдуужигийн гомборхны зэрлэгээр бүтээсэн юм. Бас Эрлэг номон хаан буюу Дамжин Жижил орхон 8 эрэгтэй 8 хатагтайгаар хураасан нугууд ирээд бидэн Ямандгийн зэрлэгээр байгч бөгөөд Бог Зонховгийн зэрлэгийг сахиус буй. Бидвэр богдын шашныг сахих өгөөд богдламын шашныг баригч идвэр бид нөхөр сэлтийг шүтэж бясалган бүтээх хэрэгтэй буй хэмээвэ. Ялангуяа дөрвөн махлын нүүртвэр тойрсон дотоод бүтээлийн номын хаан ирээд намайг яман дугаар богдламын зарилгын сахиус болгон тушаасан буй. Номын хаан бэр шийдмэн энэ ламд өгчээ. Бас энэ лам ингэж юм. Тушаасан буй та нугуудвэр надад итгэмжлэн үйлдэгдв. Биевэрч богдламын шашныг үнэхээр сахихгүй хэмээн альцсан бөгөөд гадаад бүтээлийн номын хаан бэр шийдмэн энэ ламд өгчээ. Дамжин Жижил орхон барьж явдаг шийдвэв. Бас энэ ламын урд нэгэн төрөл ялгуусан майдэр ирээд өмнөд замбуу твд Шакмуны шашныг бодит бурхан багшлуугаа ялгалгүй наран мэтгийгүүлэхийн тулд этлэгч мандчрын хувилгаан ялгуусан хөвгүүд сэлтийн нүдний аршаан болон зүрхний тусал мэтнийг заларч ирэх үе. Чивэрчүү түүний шашныг дэлгэрүүлэн үйлдэх хэмээн айлтжээ. Бас нэгэн үе 4 нүрт махгал ирээд буюу шаш хомб ирээд сажаа дахиннууд намайг үтээж чамд сор балин үргэлжид орхих байна. Эртний лам нарын зарилэг захиа болон тэдний тохирсон урман дор нааш ирээд чиний дэргэд хурч ирэх өдөр аяа ганцхан шашныг урж байсан үүнийг үгүй болгоос юу хийх вэ? Нагар Жунагийн үзлийн номыг сайтар баригч Бог Зонховоо болон эцэг хөвгүүдээр хорлоод хэнийг сахих вэ хэмээн санаад буцаж одлоо. Тийм боловч чивээр задгай тавьж суудгүйе намынчлан үйлдэх хэмээн зарилэг болжээ. Бас 4 гуртвэр хамгийн айлдагч Самадыг эрдэнэвэр шашны гол модон мэт байх өгөөд ялангуяа Нагар Жунагийн тааллын тийм арин үзлийг үүнээс өөр хинбэрч мэдэхгүй тул үүнд эргэцэж байвч нижгээд балин өгөхгүй байна. Юр уур хүрэлтэй юм уу хэмээн зарилэг болжээ. Сахиусууд ирэл янз бүрийн юм байна. Энэ баг 47 насан сүүдэр хүрсэн цагаачин гахай жилд Жалцуу богдын гэгэнтэн Няанин хийдэд заларснаа мөрөхөөр одсонд Жалцуугийн гэгэн бэр энэ богдод гандан хийдийн ширээнээ суу шашныг тэтгэхийн учрыг айлтгаснаар 2 богд хамтдаа үйд заларж ирсэнд үйгийн харьяат хаад ноёд бүхэн бэр үнэн сүсгээр хүндлэн дагчээ. Тэндээс Бревен Сэрэ 2-д залрах үедэр олон хурлын хуврагууд бэр жагсаал үйлдэж огцсон бөгөөд Жансан соржийн гэгэмбэр бишрэхүй мөргөлва адилтгалгүй сорж Жансан самбуугаар 3 газар хэмээх магтаалын лүн авч багшаар барих тэргүүтэн ихэд хөндлөн өргөмжилжээ. Түүнээс гандан хийдэд ихэд залрах болох өдөр олон хурлын хуврагууд жагсаал хүндэл цагшгүйгээр огцсон бөгөөд Шарзайгийн хурлын лам Эренчин Жансаны гэгэмбэр давааны дээр огтж ирээд нэгэн бүхэл хив өргөж мөргөжээ. Жанзайгийн лам Өтөврийн мэргэн намхай балын гэгэмбэр хийдийн дунд хүрэхэд огтон ирж мөргөжээ. Мөн тэр жилд Бог Зонховгийн алтан ширээнээ суугаад шар малгай зоогсон олон зуун Жава дотн мэрэгдийн оройн чимэг болон оршиж олон хуврагуудад судар тэрний номлол ван лун жанан үдэстэргүүднийг цагшгүй хайрлавэ. Гандан хийдэд 4 тусгаар сургууль байгуулсан ба сүмд алтан дээвэр тавьсан болон ласын 100 дор нэгэн дохой хэртэй алтан мандал өргөсөн тэргүүтний үйл үйлдсэн цаглашгүй бив. Ласын ерөөлийн мандлыг идүүгээ хүртэл энэ мандлаар өргөж байдаггүй. Энэ мэтээр шарын шашныг дээрээс нь дээшид гийгүүлэн авах өдөр сажаа дахин нугууд гандан хийдийн зүгт олонтоо сор залжээ. Түүний хайдуу богдвэр бусад тэр мэт харьшлах боловч энэ нэгэн жилийн дотор манай гандангийн хувраг дор өчүүхэн чухар үл болохыг би даана.
хэмээн олон хурлын хуврагууд айлцсан ёсороо гандангийн хурлын хувраг дор нэгэхэн ч хор болсонгүй буй. Сажаагийн хараал урваснаар сүмэн нурж эвдрэх дэргүүтэн болжээ. Ер чадалгүй дохирог хараал гидэргийн урвах нь магадгүй хэмээн номложээ. Бас хайдаг богдвэр их байлан өргөх цагт чадраа болын хүлгэлсэн гахай хөрхөрхийн дууныг шавнирвэр сонсох тэргүүтэн тэмдэг болсон ч бий болой. Бас хайдаг богд энвэр бог зонховгийн гэгэнтэн нирван дүр үзүүлсэн ни хойно ч олонтой учирч ном сонссон бөлгөө. Тэр чүү нэгэн өдөр хурал залрах болж олон хувраг дор ном номлоод ордондоо ирсний даруйдаар ер энэ амьтнууд урд их буян эс хурааснаар үнэн эрдэм төгөлдөр багшлуугаа үл учрах өгөөд үүдсэн бүгд мөнх ус хэмээн үзүүлвч мөнх болгон шунана. Номуудын ахуй ёсон хоосон хэмээн үзүүлвч үннээр бүтсэн болгон баримтлана. Эд дагуурсан хэврэг чимгүй хэмээн үзүүлвч ихэд хичээн шамдаж бүтээн. Энэ насны яруу алдар хадны цуурай мэт хэмээн үзүүлвч туйлын өндөр хутаг болгон хүсэж зүтгэнэ. Товчлбол их очирдар богдламын тарны судрын сайн номлол очир төлгөний нууцын оньснуудад эндүүрэл өчүүхэн төдийчгүйе шийдэн номлосон шидний эрхэвт нугуудын зарилгалууга ялгалгүй бөгөөд 8 төмөн 4,000 номын зохицын өгүүлбэтгүүний туйл шашны зүрхэн удам бараа цэцэг мэт маш жухаг ховор. Очир дарын хутгийг энэ насандаа олгож чадах гүн нарийн мөрийг богдламын амнаас мэдсэн увдисэлтийг өдөр шөнд шамдан номловчиг хувьгүй амьтны баясгалан даршааны хөрөн мэт номын зарилгыг эдэлгүйе очир дар мэт богдлам багшийг орхиод муу садан тэнэг мөнхөг юуныг гэр эс сурсан аль нэг ч үл мэдэгч авахгүйхийн оронд мөнхөрсөн дээдэс завсар тасралгүй үдсийг эс уусан ямагт буруу бодлогоор автсан ухааны таван оронд мэрэгчийн бэлэг ухаанаас агцснаар буруу үзлийн гуу гангад тэнсэн ядан бурхан бэр даган эслээгүй тул буруу мөрийг үзүүлэгч шумнас ба зэтгэр дор автсан одох зогс нирван хийгээд хамгийн айлгчийн хутгийг орхиод одох ус муу заяан дор унхуяа ойрцсон энэ насны олз хүндлэл болон хүсэл дор дуршихын хойноос дагсан ичих жигшигдэхин санахгүйг эрдэм болгон шунсан бүхэл насанд мөнхөг болон яв юмгүйг бясалгахаан эрхэм бүтээл буюу буйны барилга болгон ирэмшигч адгуус мэт нэгэн багшийг шүтэж ташимгай үг болон мэхээр хомголцох олз болон хүндэл яруу ба алдар жалчаа үг хийгээд цуйгаан цэрэг ба дээрэм хулгайн үг өөрийг магтах ба бусдыг муушаах үгнүүдийг сонсон анхааран авах бясалгал болон бүхэн явдал нь нохой гахай мэтээр явагч нугууд нь аяа энэ мэтийг ухаан мэдлэг эмгүй бөгөөд авахгүйхийн оньсыг мэдэгч нэгэнбэр сэтгэлдээр тогтоон бодож үздэггүйг шударгаар илт өгүүлбэс номчрохох хуурамчдын гэмдор тусам уу эс өгүүлбэс үл мэдэгч амьтан хөөрөхгүй тул сэтгэл бол дэсэм үү эдүүгийнх нүгүүдийн хойноос дагагчныг ятгахын тулд өгүүлсэн буй ер өхүйгийн үл санан энэ насны олз хүндлэл дор алгасан хүсэл дор шунахын чөтгөрт эзлэгдсэн буруу замаар явагч энэ амьтнуудыг айлтгай хэмээн зарилэг бол сэтгэл машид гунирт нүднээсээ нулимс хэсэг болтол асгаран гарах боллоо. Тэр цагт сайн дахил бэлдээд бог зонховоо гэгэний чангад залбирч уйлснаар бог зонховоор застуул мэт цагаан өнгөт их заан 7 гишүүн төгссөн 60 нас хүрсэн 6 соёот бөгөөд ажнай мэдэгч юу хүний хэл мэдэгч бие дээр алтан тороор бүрсэн сэтгэшгүй алтан хонхоор хийсэн хамарт нь эрдний чимгээр чимсэн тийм нэгэн зааныг хүлэглэж богд өөрөө дүрээрэн окторгуудаар ирээд хөвгүү минь ээ сэтгэлээ зовох хэрэггүй багшуугаан санах нь эртний хураасан их хүчтэй хилэн царилах өгөөд сэтгэшгүй их буйны чуулганыг хураах үе бид багш шавнырын үйлдсэн үйл угаасаа маш сайн болсон буюу ёгзрын эрэхэд мялвэрчүү багшигаан санаад багшийн 6 дуртгал хэмээх ихшгэлэл тэргүүтнийг зохиосон буй миний шашныг дэлгэрүүлэн үйлд хэмээн зарилэг болжээ. Бог зонхогийн таалт өгсөний дараа багшигаа санаж залбирч уйлсан чинь багш нэрээд энэ мэт үг гэсэн.
хэлсэн байна гинэ. Багшаагаа санаж байхад их хэлэн сарилж идэг гэдэг нь чухал үг. Бас нэгэн үед хоосон чанарын үзлийн онсон маш нарийн нэгэн хэдэн зүйл болон үүсгэл төгсгөлийн ялгамжаат онсыг шинжилж мэдэхэд бэрх тээнгэлзэл эргэлзээ болсонд богд лам минь заларч байсансан болвол айлтгал сонсгатлаа эдүүгээ богд лам минь энэ оронд үгүй дор шийдэв. Өөр асууж болох орон ч үгүй. Богд лам минь буй болов сайн ажгүй. Эдүүгээ лам багш минь хаан суудаг болов хэмээн сэтгэл гунираад Деми өөр зүгүүдэд хараалахын ая болохыг цагдаар мандал угаас элтийн нэгэн сайн дахил өргөөд эцэг багш эрдэнэ минь богд лам зонхоогоо минь хэмээн их дуугаар залбиран уйсанд богд зонхоогоор тэнгэрийн олон хөвгүүдээр өргөсөн нэгэн ширээнийг чандван сууд биндрия тэргүүтнэр хээсний дээр суусан өөрийн дүрээрээ ирээд номын бэрх онсуудыг нь хоцролгүй шийдэн номлоод зарлиг даган сойрхлыгч олон хайрлжээ. Бас олон ном номлов. Бас хурж ирээд асуусан асуултыг хариулаад өгсөн. Бас нэгэн үед хоёр мөрийн зэргээр эрхэмлэн богд зонхоовын сайн зарилгуудыг шинжилээд бус лам нарын зохиосон судруудыг үзснээр 3 аймаг сав болон 4 аймаг үндсэн дандар тэргүүтэн товчлбоо судар тарны сайн зарлиг тааллын тайлбарлуугаас элтийн тоо магадлал дарааллын зэрэг зохиогчийн өөрийн таалал тогтоосон тааллыг өгүүлэгч мэргэд тэрэгний журам гаргагчид бэр бодит хүчний ухаанаар сайн зарилгын утгыг шинжлэх ёсон шидтийн югзэрсвэр мөр дор онсноо тусах амгалан хоосны даяан илэв бий болон гэгээн гэрэл тэргүүтэн тарны гүн мөрийн жухан байдал тэдгээрийн утгыг халуун хүйтэн 2 мэт хачлал болголгүй доор зах нь пинайн ёсомны ам зайлах ба умдааныг усаар цавдахаас дээшид тарин дээргүй маш цацралгүйгээс доргчдор хэсэг усаг өвдөс болголгүй нэгэн бодголс бурхан болохын ном болгон хуйлуулж номлосон бөгөөд тэрч дагаж заахын төдий ус бөгөөд үнэхээр номлон чадах ламаас багшаас сонсон чадах шав сонсоод шинжилж анхааран авах юм бол эрхэм дунд адаг оюутан хэмбэрчүү үндсэндээ эргүүлж бясалгахгүй болох өөрийн оюуны хэрээр сэтгэл номгодохын ёсон товчлбоос багшийг шүтгэхийн ёсноос эхлэн ерөнхийн мөрөөр сэтгэлийг судлан засаж их үлгэндээр орох ёс. Бодисодогийн сангуур аваад өөрийг боловсруулах 6 бремид болон бусдыг боловсруулах 4 хураалгадаар суралцах ёсон тэргүүтэн болон тэр мэтээр савдар болох болгон үлдээд нэгэн насан нэгэн биедэр очир дарын хотгийг илт болгон үлдэх гүн нарийн мөр очир төлгөнөө орох ёс. Мөрийн бие огоот төгсөн энэ мэдийг миний багш гэтлэгч манчрын хуйлгаан богд зонхоовогийн гэгээнээс өөр энтхэг хутагтны орон болон төгдийн орнооч судар эрхлэгч зарлиг өвдөсчин болон тарныг эрхлэгч мутраачин хоёрын лам нарт ийм номлол гарсан юр үгүй тул үнэхэр хитрхи гайхамшиг хэмээн богд зонхоовын гэгээний эрдэмийг их л сайн бүтээснээр сэтгэж гүйцэтгэхгүй их сүсэг төрөөд сэтгэл дэсэлгүй хуцсан норхоны төдий болтол уйлж бүрэн эцэг багш эрдэнэ минь их ачтай хариулж гүйцэтгэхгүй ажгуу замбуу твийн хамаг амтан бэр таны ачийг хариулж гүйцэтгэхгүй амуй богд зонхоовын минь хэмээн хатуу залбирснаар богд зонхоовын гэгээн бэр сэтгэж гүйцэтгэхгүй эрдний чимгээр хийсэн аюун шиг цагаан арсныг хөлөглөж бие өнгөн улбар шарвуугууд илт ба дэвтэр барьсан залуу дүрт үснэрээр шанхалсан элдв эрдний чимгээр чимсэн бодисодогийн дүрээр заларч ирээд хөвгүүн минь уйлах хэрэггүй би нэгэн ном номлосгоо хэмээн айлдаад ёр цөвийн цагийн амтан дор элдв зүйл байдаггүй ялангуяа эдүүгээ цагдаар өөхөх мөнх усыг үл сандаг 3 муу заяаны зовлонг эс санснараа өтлийн олз хүндлэл ба нэр алдар идэх өмсгийн үйлэнд шунж энэ насны үйлийг бүтээхээр оролдож хойд ертөнцийн чанагшийн хэргийг бүтээхээс байтугай хойд төрөл ямар болох болов хэмээн санагчиж ховорж ухаг байна. Хойд үйл үйлдэхийн туршил өчүүхэн буй болвоос
Энэ жилд номын хөлсөмний зэргийг бэлдэн өснийг дарах амаргийг тэтгэхийн хэрэгүүдийг төгсгөж хэрэг явдлыг дуусан цагт үйлдэнэ хэмээх ба энэ сардаар үл үйлдэн хойд сард үйлдэх хэмээх болон энэ өдөр үйлдэлгүй маргааш үйлдсэгүй хэмээх ба өглөө үйлдэлгүй үдэш үйлдсэгүй хэмээн залхуурагчвэр улам хол болгох бөгөөд хэрвээ ном хийх үеэ завдах цагтор чухам эрдэм төгөлдөр багш олдох бэрх. Тэрээр ном заах бэрх бөгөөд ухаж чадах бэрх. Ном мэдвчиг энэ насны хэргийг чангад таслаад аглагийг шүтэж бүтээлийг зүрхэн болгон үйлдэх нь өдрийн одноос ч чухаг ховор байм уу. Биевэр багшир ядамдар хатуу залбираа чуулганы хурааж түүдрийг арилгах болон их гол судруудыг нягтлан шинжилсэний хүчээр утгыг мэдэж сайтар номлосон сайн номлолуудыг үзэж итгэмжлээд аглагтар нэгэн үзүүртэй бясалгаас бурхны хутаг нь гарын алгандар байсан луга адил мөн болвоосвэр үйлдэгч нь жухаг юм уу. Тийм боловч номдож болох. Ховд нь нэжгээд хошоод мэт гарах болох тул тэдгээр төр туслан үйлд ялангуяа миний зохиосон тарины номуудыг ихэд дэлгэрүүлэн үйлд. Эдүүгээ удалгүй хойд төрөлдөр учрамуу хэмээн зарлиг болжээ. Бас нэгэн үе богд зонховын гэгэнийг санаж богд лам минь эдүүгээ хаан заларч байдаг болов хэзээ уулзах болов хэмээн санснаар нүднээсээ нулимс мэлгэн гараад сэтгэлийг даравч болдгооё. Би догдлон үсэн сэрвийж хөдөлгөй болсонд богд лам богд зонхов та бэр намайг юугаан айлд. Богд чиний энэ шашинд окторгуун захилгаан ба гандаарын балгасан мэт түргэнээ хураагдан одох бололтой. Би ч богд лам чиний гэгээний дэргэд хэзээ хүрэх болов хэмээн хатууд залбирснаар богд зонховын гэгээн бэр аимшигт их барсыг хүлгэлсэн бөгөөд ёгзрийн байдал дүртээ биеийн өнгө нь улаан нүдэн хийгээд хамар нь их баруун мутараараа гал бадарсан элдийг окторгуйдар далайсан зүүнээрээ аршаанаар дүүргэсэн гавлыг зүрхний тустаа барьсан цагаан үснэрийн шанхаан хөх хിവэр ороосон ясан чимгээр жимсэн машид мөшөлдсөн их сүр жавхлантай бөгөөд 80 их шиднээр хүрээлүүлж баяссаар заларч ирээд хөвгүү минь ээ санаагаа зовох хэрэггүй. Надад чи чамаас бус санах юм байхгүй. Чивэр чүү надаас өөр хэнийг санах. Биевэр чүү чамайг орхиж хаана одох вэ? Намайг санаваас судар тарины хоёр мөрийн зэрэгээр эрхэмлэн зохиосон судар энэ нугууд нь миний гэрээс үгийн орлогч мөний тул эдгээрийг үздэг вэ. Юр амтны буян доройтсон бөгөөд Нисоны хэсэгтээ шашны эсвэл хураахын их нь эхэлсэн байна. Чи өөрөө Удианагийн орноо ирэхийн санаа тавих хэмээн зарлиг болжээ. 2000 мөрийн зэрэг тэргүүтэн эдгээр судрууд нь миний гэрээс үгийн ор буй хэмээсэн зарлигийг бид үгдэж мэдэж авах хэрэгтэй болоо. Бас нэгэн үед эдүүгээ энэ ертөнцөөс явахын бодлого үйлдвээс зохих бололтой. Богд ламдаа дахил өргөж залруугаас сайн бололтой. Тэр цагтар заларч ирэх үйч болох үе за. Хэрвээ заларч ирвээс богд лам хаана заларч байхыг айлтгасгүй. Өөр нэгэн хэдэн айлтгалтай хэрэгч буй байна юм хэмээн санаад алтан мандалуугаа сэлтийн маш сайн дахил орондор үл багтах гэртээ хязгаар хэмжээшгүйг үлдээд эцэг богд 3 цагийн бурхтын хувилгаан итгэл үгүй амьтны гагцхүү аврал гэтлэх зөөлөн эгшигт тэнсгүй нөхөр үгүй очир дар хэмээн өн болтол зүрхний дотор хүчтэй залбирснаар богд ламбэр шин цагаан үүлний зогцын дунд суусан урд энд байсан хувраг дүрээрэн үүд болон заларч ирээд хөвгүүнээ эдүүгээ түргэн миний дэргэд ирэхийн завдлага үйлд биевэр угтуул илгээсүгэ хэмээн айлцсанд богд та эдүүгээ хаан сууж байна вэ? Би ч тэр оронд одсугай хэмээн айлтгсанд юр миний хувилгаан Удиана, Түүшита, Замбуу төвдөргүүтэн олон орон газарт буй. Эдүүгээдэн хятадын Утаашин уулнаа 1800-аар төдий очир баригч аяг дахимлагуудаар үдийн дунд ном ба мөрийн зэрэг үдийн хойно нууц амгалан аюулагч гурваны үүсгэл төгсгөлийг номдож байна. Чивэр тэнд одохын ерөөлийг хүчтэй үйлд удалгүй учирна хэмээн зарлиг болжээ. Тийм болбоос богд ламтан дор бишрэгч бус амтан бэрчүү хүчтэй залбирэн ерөөл тавьбаас тэр орноо төрж зарилгын аршааныг эдлэх болох уу хэмээн айлдсан дор
наадлууга гэтлэгч манчрыг ялгалгүй болгон залбираас тэр орон төрөх өгөөд магад даган тэтгэх боловч залбирахгүйгээр муу болж байна хэмээн айлдвэ. Бас багшлууга гэтлэгч манчрээр даган барихын шалтгаан дор ямрыг үлдээс охин муу хэмээн айлдсанд даган эзлэгдэхийн шалтгаан юр бус нь магад гарах бодис сэтгэл үнэхээр үцэл үгүй энэ гурвыг сүслэн өсөх ба бясалгах болон бусваар ерөөл тавих ба үйл үрдээр итгэхийн сүсгийг бясалгах болон дөрвөн хүчний намжлыг хичээх тэргүүтнийг үйлдвэс наадлууга учрах өгөөд даган тэтгэх үедэр магадгүй хэмээн айлджээ. Түүний хайдав богдвэр хэмжээшгүй гэтлэгч багш Сумати гэрдийн ширээгийн гэгэнийг үнэн зүрхэн нээсээ сүслэн бишрэх сэтгэлээр залбирвас үлэмж богд та хаана заларч байсан тэр орондоо өтөр түргнээ намаагч хүрх болгож ажилт хэмээн залбирч ерөөл тавьжээ. Тэндээс хайдав богдвэр энэ ертөнцөөс ажрахын таалал шийдэж өгөх үед түргэн зохиолт бэлэг махкал ирээд нүрзэд гомборх ирээд шашны эзэн чи үл суух холбоос бог зон хувийн ариун шашныг хэн барих вэ хэмээн гомдон зардаг болжээ. Гом сахиус ирээд гомдсон байна явах гэдэг. Бас эрлэг номон хаан нөхөрсөлд үе дамжин жижиг урхан дагуул нөхөдтэйгэн ирээд бид бог зон хувийн зарилгын сахиусан билээ. Богд ламбэр таныг угтахын тулд илгээсэн бүлгөө хэмээсэн тэргүүт нь гайхамшигтай олон тэмдэглэг байсэлтээр 54 насны морин жилд Нирвандэр үзүүлжээ. Дээд богд энэвэр 8 жил гандан хийдийн ширээн сууж шашныг ихэд дэлгэрүүлсэн бөгөөд зохиосон ном нь бог зон хувийн гэгэний ерийн намтар сүсгийн орох олом хэмээх ба. Энэ сүсгийн орох олом гэдэг бол одоо энэ Захар Гэршламгайн үндсэн барьж тулгуурсан намтар. Одоо их намтараас гэж гараад байгаа ч энэ намтрыг хэлээд байна. За, юр бусын намтар Эрдэнсийн үрийн засаг хэмээх болон Цадмын их тайлбар ухааны далай 7 аймаг шалгуурын 7 аймгийн жимэг сэтгэлийн харанхуйг арилгагч хэмжээчийн үрийн их номлол элтийн бүлгийн ерийн утга барчингийн тайлбар онхуя бэрхийг гүйгүүлэгч 3 санварын жухан байдал чадгчийн шашны арчуул Думддын мянган бэрхийн номлол сайн ховдны нүднийг нээгч цагийн хүрдний их тайлбар тийм чанарыг гүйгүүлэгч цагийн хүрдний ил онол цагаан лямхан амш мандлын зан үйл тэгийн үндэс нууц хураангуйн үүсгэлийн зэрэг шидийн далай ил онолын хавсраг мандлын зан үйлийн 2 зүйл хавсраг Люевагийн мандлын зан үйл их амгалан цэнгэлийн далай Ямандгын үүсгэлийн зэрэг их баг 2 ухаан хүрдний тийм номлол 2 шинжилэлтийн тайлбар Хэ базрын бүтээлийн арга мандлын зан үйл буюу жидрийн агрын чимийн хавсраг ёгзөрс цэнгэхийн баясгалан хурим гал мандлын зүйл бэлэг махкалын номын аймаг цагаан махкал буюу гонгор урхны цагаан махкал 4 нүүрт эрлэг номон хааны номын аймаг тэргүүтэн 10 илүү бот буй болоо. Энэ богдын дээд төрөл нь бурхан багшийн дэргэд Субути дор жадуу дотор гардаг. Субути бол төрж исэн юм дээд бурхан багш. Түүний хойд төрөл нь Шамбалын хаан Манчрэг гэрдий буюу Жамбалдаг хаан гэдэг чинь одоо төгс язгууртын хамгийн анхан Жалцуужийг гэгээн чинь Манчрэг гэрдий хааны хүү Бундирака бол төрж исэн. Энэ хоёр бас Шамлын оронд эцэг хүү хаадууд болж исэн. Бандида сайн төгс нээгч Лэгдэнжид эндхийн их мэрэг Нагарж унагийн шив Лэгдэнжид болж исэн. За Авьяагара гэж их тарин наландрын хэдийн мэрэг гой хилмэрч чоноо бол саж бандит гунгай жансан шидэд базар ширий түүнээс хайдав богд зүгийн зан ялгуусан сайн оюут нэрт шид банчин богд Сумати дарма дууза. За ялгуусан сайн оюут гэдэг чинь арт сиди гэдэг чинь инса боловсон дондоо. Жалуул усан дондоо гэдэг лам байсан. Жалуул усан дондоо гэдэг ламын дараагийн дүр нь банчин богд
тусан жиж жанцсан. Өндөргийн багш. Банчин богд сумати дарма дууza санскритээр нь. Банчин богд лувсан иш. Идүүгээ хуйлгаан дүр нугуудуулаа. За энэ чинь энэ захарыг өчгөө бичиж явах үед 3 дугаар дүрийн банчин богд заларч ирсэн үе юм байна. Банчин балдан иш. Тэрний дараа чоглоо намжил. 3 4 дугаар банчин богд заларч явах үед бичсэн учраас идүүгээ заларч байгаа банчин богдууд бол энэ хайдуу богдын дээд дүрээ гэж үргэлжлэе гэж. Энэ буйнаар одоо ингээд хайдуу өрн бүчийн намтар төгсч юм байна. Давш намтар. Энэ буйнаар төрөл дотн бүгдэд хөрөөлийн шүлгийг. Энэ буйнаар төрөл дотн бүгдэд энэрэн удирдагч дээд багш танаас үл хагацх болоод эрхэт итгэл таны тааллын шимийг гаргасан эрхэм сайн номлын аршааны амтаар дээшлэх болтугай. Ангид гэтлэгчийн самуараар гол болгоод мөрийн зэрэг болон асар гүн нарийн дунддын үзэл тарины мөрийг ашиж чухал барилдуулж чадагчийн тал ямарчлан бясалган бүтээгч ариун шарын шашныг баригч лам нардор залхирм. Дээр үгүйсэн мэт 2 дугаар гандан ширээт ялгуусны орон жалцуу зорж дар мэрэнж нэгээгэн болон 3 дугаар гандан ширээт мэрэгэн шидэд хайдуу зорж гэлэг болсон буу хоёроос улмаар дараалан дээд их богд ламнар гандан хийдийн ширээнд сууж шашныг дэлгүүрүүлэн батад оршуулсаар бүлгөө. Тэр чүү 4 дугаар гандан ширээт шаалува жанцны гэгэн нь зангийн шаалуугийн хийдийн ойр хөгчин тул ажилд төржээ. Лев жанцсан гэдэг. Энэ жил нь богд зонховогийн 19 насны туул ажил буй. Шаалуугийн хийдэд хувраг болж шаалуугийн алдар дуаз лам болон шангийн бүхнийг айлдагч ламыг шүтэж олон судар таринд мэргэн болжээ. Богд зонховогийн гэгэн болон жалцвжи хайдвжи тэргүүтнээс судар тарины номлог хөтөлбөрийг олондоо сонсогдсноор маш их мэргэн болсон бөгөөд айлдах энэрх чадлын эрдэм маш их тул богд зонховогийн гэгэнбэр хизээ нэгнээ номын бид эсвэл нар бивэр чиний буйны садан болсгой хэмээн ихэд нэгүсгүйгээр айлдсан тэргүүтэн буй болоо. 65 насны шаргчин хонин жилд гандан хийдийн алтан ширээнээ суугаад 12 жил болтол хийд хурлыг тэтгэжээ. Ямандгын номын аймаг бүгд ба ялангуяа 3 зүйл өвдсийн номлолоор төгс өвднийг боловсруулснаар мэргэн шидтэн олон гарсан буй. Балдан самбуу лам тэргүүтэнд 60 бэлэг ухааны үндсэн үг ба өвдөс бүхнээ соёрох бай. Олон хуврагчуу ном ертөнц соёулаар тэтгэснээр хувраг олон болсон ба өргөл хүндлийн зүйлчүү энэ үед их дэлхий дэлгэр агсан бүлгүй хэмээн мө. Сүмийн дээврийн дутуу гүйцээжээ. Мэргэн шидэд олон ламнар бэр улам бишрэх ба сажаа хийгээд бэрээвингийн харьяат харьцлагч нугуучуу тохирог хараал гэдрэг орохын их тэмдгийг илт үзүүлж гисгэснээр улам айж үнэхээр арслант ширээнийг эзлэн чадах болвэ. Нууц хураангүй дээд амгалан цагийн хүрдэн гурвыг алтдсан зэсээр хүмүүний хэр ихийг бүтээжээ. Нэгүү донгийн ноён ба чонжээгийн цэвдэн нансаа хоёр цэрэглэж алалтах үедэр цэвдэн нансаа бэр бие сахих сахиулсан гуйсанд энэ лам бэр нэгэн зангаа хайрлжээ. Байлдахгүй цагдор нэгэн эргийн хөндөй дор нэгэн хүмүүн бэр нансаагийн унсан морийг жадаар хатгатал морин тэртээ ирмэг дээр харааж гараад нансаа биедор гэм ис болсон бөгөөд ламын хайрласан зангааны хүчин ажгуу цонжоогийн тэр ноён бэр хөвгүн үргийн учрыг айлтгсанд энэ лам бэр маха бради ширээгийн үүднээс үр заяахын зан үйлийг үйлдсэн бөгөөд түүнээс залгамжилсан угдор 5 дугаар далай ламын гэгэн хувилд өрсөн буюу гэж. Энэ Лев жанцсан гэдэг шаалва Лев жанцсан гэдэг ламд тэр ямар ноён гинэ? Тэр цонжоогийн тэр ноён энэ хоёр тэгээд найрамдсны дараа тэр цонжоогийн ноён бас хүүхдгүү байсан. Тэгээд хүүхдийн заяа гуйсан чинь сосор бармаа буюу маха бради ширээгийн үүднээс хөвгүн заяах зан үйлийг үйлдснээр
хүүгүүн болсон бөгөөд тэдний одоо энэ Сонжогийн ноёны үр удамд бол удам сударт бол 5 дугаар Далай ламын гэгээн төрсөн тийм түүх байна гэж. Энэ лам нь их хүрдэн очирвооны шидийг олсон бөгөөд 76 насны цагаан морин жилийн 6 сарын 24-нд нирван болохын цагт алтан өнгөт цэцгийн хур оржээ. Гэгээн язгуурыг хайснаар тэргүүний дотор мотор нягуур огоо төгсөн ямандаг бурхан бүтэж гарсны шарлийн мөнгөн суврагын дотор залсан бөгөөд энэ сувраг нь богдын суврагны дэргэд бий. Энэ богдын дээд төрөл нь Шагман бурхан багшийн үед Бямалын гэртээ бодисодва хэмээх болсон бөгөөд эдүгээ Жамин шатвын гэгээн буюу Гүнжин лам Жамин шатвын гэгээний дээд төр юм. 5 дугаар ширээт Лодой Чойжингийн гэгээн нь Шарагчин могой жилд Зангийн харьяат Сарлагын аймаг хэмээх газар төржээ. Энэ жил нь богдын 34-3-ны могой буюу Гиндэн жив ламын тойн болсон ямагт ганц цаваар яв бай. Богд багшийн гурвал болон ялангуяа хайд богдыг шүтэж сайн зарлигдаар судалснаар судар тарины номуудад ухааны чадал нь төгссөн мэргэн болвэ. Гандангийн ширээнд суулгүй аглагтар ном үйлчгүй хэмээн бодоод шүн зайлж буруулан явтал шашны сахиусад бэр хоригоор зочдын тэнгэрт хэмээх булгийн адагтар хөрхий цагдар хөлн жилээрхэд явж бололгүйгээр далан шавнар гүйцэж хүрээд үнэн сүсгээр шамдан гуйснаар гэдрэг заларч 62 насны цагаан морин жилээс харагчин хонин жил хүртэл 13 жил ширээн суужээ. Гандан хийдийн ширээн суухгүйгээ шөнө зугатааж явсан чинь сахиусууд замыг хаагаад тэгээд тэр үед сахиусууд замыг хааж хөлийн өвтгөөд явж чадахгүй үед араас нь олон хуургад нэхэж очиж барьж одоо залж ирээд тэгээд гандан хийдийн ширээтээр суулгасан. За заларч 62 насны цагаан морин жилээс харагчин хонин жил хүртэл 13 жил гандан хийдийн ширээн суужээ. Их баг мөрийн зэрэг болон үндсэн лам тэргүүтэн буюу жүд лам тэргүүтэн Судрын аймаг ба 7 онолт 3 онолт Араа хэлмэрч буюу Араа Лазуугийн Араа хэлмэрчийн зохиосон Эхмэл цааст 3 өвдөс ямандгын үүсгэл төгсгөл цагийн хүрдэм 2 шинжилтийн тайлбар дээд амгалан хүснийг дэвлэгч тэргүүтнийг олонтоо номлжээ. Шин дахлын сүмийг өрөөд зутгмал бүтээсэн Шагманы их дүр тэргүүтнийг бүтээжээ. Хайдаг богдын зохиосон ямандгын үүсгэл төгсгөлийн сүүлийн дутуу гүйцэн зохиожээ. Сайн шавнар нь цагийн хүрднээ маш мэргэн дармаа гэрдээ үндэсний голын ширээнээ суусан Гиндэн бил Ариан Деба мэргийн шидэд норсон жамц тэргүүтэн шашиндар тустай шавнар олон гарсан буй. 75 наснда сайн тэмдэглэгээс илтгэр нирвандэр үзүүлжээ. 6 дугаар ширээт Басуу дармаа дууцаа Басуу чойжиж янсан хайдвжигийн дүү. 6 дугаар ширээт Басуу дармаа дууцаагийн гэгээн нь хар морин жилд Зангийн харьяат Няцах гол хэмээх газар хайдав богдын дүү болж төржээ. Богд зонхоо багшаавыг шүтэж судар тарины олон номд судалж мэргэн болжээ. Сампуу хийдийн доорд хүрээ хэмээх хурлын лам болж хэсэг болтол ном номлжээ. Түүнээс бас хийдэд залраад өвдсүүдийг бясалгаснаар Юр усын амгалан хоосны онол төржээ. Төгс онолт Жамбал Жамсламаас жихний үндэслийн гүн өвдөс болон хувилгаан дэвтэр сэлтийг гүйцээр олжээ. Гандал тавьжээ. 62 насны харагчин хонин жил гандан ширээнээ суугаад 12 жил болтол судар тарины олон номуудыг номлжээ. Гандангийн хурлын сүмдөр шүтээн дахих таслуур гаргаад ялгуулсан арслан хүрхрэлтийн би зутгмал гайхамшигт нэгнийг бүтээжээ. Бас дээд гандан ширээдүүдийн гэгээн дүрийг бүтээжээ. Зохиосон ном нь цагийн хүрдний үүсгэл төгсгөл болон ямандгын төгсгөлийн зэрэг ба дундад үзлийн хөтөлбөрийн их бичиг
зүрхэн 3 утгын хөтөлбөр, бог зонхойн гэгээний хэрэггүй ёсны үүсгэл төгсгөл тэргуутны өчүүхэн бичиг 21 тоот их баг 2 зүйл тэргуутан болно. Эдгээр өчүүхэн бичгүүд нь мэргэн шидэд бүгд их эрхэмлэж байдаггүй. Шавнырын эрхэм их шидэд номын учир, солонгын бие олсон төгс зогт очир, дээд голын тийн ариун учирлууга 3 дор жихний үндэслэл хувилгаан дэвтэр сэлтийг номлож хайрлжээ. Урд бас хийдэд сууснаар басуу зорж хэмээн урд басуу хийдэд сууснаар басуу зорж хэмээн нэрссэн бөгөөд гандангийн ширээнд сууж олон ном номлосноор мэргэн ариун сайнны нэр алдар их болж гандангийн ширээт басуу жирэн богд хэмээн олон бүхнээ ихэд өргөгдвэ. 72-ийн могой жилдор Нерван боллоо хэмээх ба зарим мэргэдээр 14 жилд гандан хэдийн ширээн суусан хэмээн номлосноор болвол 75 нас хүрсэн мэт байх тул шинжилтвэ. Алинаар боловчиг Нерван болох цагт цэцгийн хуруу орох тэргүүтэн гайхамшиг шинж тэмдгүүд олон болсон болно. Энэ үгдийн хувилгаан нь эдүүгээ басуу жирэн гэгээн бөгөөд хэдэн төрөлдөөн манж болон Монголын оронд заларч сууж шашин амьтны тусыг зохиосон болоо жидүүн гэгээн гэд ярьдаг. Жидүүн хотогт. За 7 дугаар жирүүн хотогт жидүүн хотогт гэж олон янз бүр бичдэг. 7 дугаар гандан ширээт Лодой давгийн гэгээн нь Зангийн Харьяат Жочдын гэр хэмээх оронд төржээ. Нянин хийдэд хувраг болоод бог зонхоова багш шав тэргүүтнийг шүтэж олон ном сонсжээ. Сампуу хийд болон гандангийн жанзай хийдэд ширээнээ сууж олон ном номловэ. 72 наснаасаа 77 хүртэл 6 жил гандан ширээнд сууж шашныг тэтгэсэн бөгөөд Майдрын номын тайлбар ба тийм тайлбарыг мөр болгон эвдүүлсэн тэргүүтэн олон ном зохиожээ. 8 дугаар ширээт ерөөлийн цог сайн оюутын гэгээн нь сорж молон балбаа гэдэг. Гэгээн хөхмөрийн жилд баруун хошууны элчим хэмээх газар төржээ. Гиндэн дүү Далай ламын гэгээнийг шүтэж олон сайн зарлигдор судлавэ. Гэтэл Шарав Сингийн гэгээнээс Дандрын тайлбар тэргүүтнийг сонсч судар тарин хоёуланд их мэргэн болвэ. Зитан хийдэд 36 бот номын хурлын хэсгийг зохиожээ. Сампуу Ёндан Жанцлан болон Жамин Соржийн гэгээнээс ч ном сонсжээ. Мэргэний нэр гарсан бөгөөд Дашлүмбийн хурал болон гандан Шарзай тэргүүтний лам болж олон ном номлосноор мэргэн сайн шавнарч олон болвэ. 67 насны цагаан хулган жилээс 77 хүртлээ гандангийн ширээн суужээ. Богдын шашинд харьцлагч Амгаа Базар хэмээх ноён бээр 2 үе цэргэлж гандангийн зүг ирэхэд дор энэ лам дор манхлын үүднээс балин нижгээд зааснаар тэдгээр цэрэг дор ижиг өвчний үхэл маш олон болж эрд хувилгааны аимшиг тэмдэг олон болсноор тэсэлгүй гэдрэгэн бутсан бөгөөд тэр лам байх үед хүмүүнийг чадах боловч бурхныг үл чадах байнам хэмээн хэлэлцсэн гинмэ хэмээн мөн. Хүнийг дийлж болдог боловч бурхныг бол дийлж болдгүй юм байна гэж хэлж ирсэн гэнэ хүмүүс. Бас Баревын хийдийн ширээн сууж олон ном номлосон бөгөөд ялгуулсан Майдрын орд харшиг бүтээжээ. 78 насны цагаагчин гахай жилд Нерванд үзүүлвэ. Энэ үгдийн дээд төрөл нь Жүү Ачаагийн шав сайн бэлэгт лам хийгээд Оглогийн шарав. Игээ Шагман бурхны үед гэгээн ялгуулсан хаан ба бурхан багшийн үед бол Парасанижа хаан бол төрж исэн юм. Өглөрийн далайгийн гэгээний ялгуулсан хааны очир нэрт охины зүйл гэдэг тэр гэгээний ялгуулсан хаан буюу Парасаниж гэдэг хаан бол төрж исэн гинэ. За Шагман бурхны үед гэгээн ялгуулсан хаан ба түүнээс их төрийн ширээнээс шашныг дэлгэрүүлэн хамаг амьтныг амар жаргалан зохиож өг хэмээн номлосон буй. Үүнээс дээшгийг Зангийн Харьяата дараас нь 7 манчир хэмээн алдарсан бөгөөд гайхамшиг эрдэм хотол төгсөн их богд нар буй. За гандан хэдийн ширээн суусан ийм 8 ширээт байгаагийн одоо 1-р нь бог зонхын гэгээ хамдуу нутгийнх. Тэгээд тэрний дараагийн одоо Жалцуу зоржээ, Хайдуу зоржээ, тэр Шаадува Левги жансан, Басуу Чойжээ жансан. За тэгээд
асууж Жансингийн дараа хэн байлаа? За цорж молон болваа. Сая энэ дурдж байгаа юм гэл. Энэ ламнар бүгд энэ 7 нь бол Богдзонхигийн нэг оруулах гэдэг 7 нь бол зангийн зан нутагт төрсэн 7 манчар гэж алдарсан юм. Дараагаар гандан эдийн ширээн суусан зангийн нут. За тэрний дараа 9-дүгээр сайн оюут нарны гэгээн гэдэг нэртэй лувсан нямаа тийм үү? Нямаа юм уу? За сайн оюут нарны гэгээн нь бол богдын хувилсан төрсөн буюу Богдзонхын гэгээний төрсөн зонгийн орноо буюу зонхоо гэдэг нь зонгийн орноо богдын ач нэгэн хүмүүний хөвгүүн болж шарагчин хонин жил төрвэ. Ач гэдэг нь одоо ахын хүүхэд юм уу, дүүгийн хүүхэд юм уу? Тэдний хэн нэгний хүүхэд бол төрсөн. Хамаатан сад юм байна Богдзонхын гэгээнтэй. Нэгэн хүмүүний хөвгүүн болж шарагчин хонин жилд төржээ. Үед өөд болж буюу үед хурж ирээд сургууль сураад их мэрэгэн болжээ. Сампуу хийдэд 22 бот номын хурлын хэслэг зохиожээ. 22 бот ном судалж мэрэгдтэй номоор тэмцэлдэж эрдмээ шалгуулсан юм байна. Аратад хийдийн сургуулийн хам буюу сургуулийн багш лам болж олонд алдаршин өргөгджээ. Ташлөмбөд одож судар тарны олон ном сонсжээ. Бэревингийн ширээнд 4 жил суусан гэдэг. Бас Бэревин хэдийн ширээтэй 4 жил суусан. Салдор нэгэн сүм барьж сууснаар тэнд нэгэн булаг оргиж гарчээ. Сампуугийн доорд тэв хэмээх сүмийн ширээнд сууж өдөрдох магадыг тийм ялгагчийг эрхэмлэн номлоод өөрийн үндсэнтээс дээшхийн тайлбар зохиовэ. 52-ын цагаан нохой жил гандан ширээнээ суугаад 54 насан хүртлээр шашин амтны тусыг зохиожээ. Энэ их мундаг эрдэмтэй лам байж олон хийдүүд тэргүүнээрээ залж ирсэн. 10 дугаар сайн бэлэг үлгийн гэгээн буюу ишээ самбуу гэх юм уу. Сайн бэлэг үлгийн гэгээн нь хамт төрсөн бөгөөд Бревэнд сургууль үйлдсэн 79 наснаас 84 нас хүртлээр гандан эдийн ширээнд суужээ. 11-р сайн оюут алдар гэдэг чинь лусан таг гэсэн нэртэй ижил нэртэй байна. Зангийн дээр хэмээх оронд төрснөөр дэрийн багш хэмээдэг 79-наас 84 хүртлээр ширээнд гандан эдийн ширээнд суужээ. 12 дугаар сайн оюут нь Эгийн орноо төрсөн бөгөөд 62 наснаас 67 нас хүртлээр гандан эдийн ширээнд сууж дараасан бөгөөд 69 нас насалсан буюу 13 дугаар номын сад нь бол дээд голын захад төрсөн 64-нөөс 70 насан хүртэл гандан эдийн ширээнд сууж даргалсан буюу захирсан. 88 насалсан буюу 14-р Эрдэнэ гэрэл нь дээд голын сайн тариалан хэмээх газар төрсөн 70 наснаас 77 хүртлээр ширээнд суусан. 88 насалсан буюу 15 дугаар Банчин Содон давгийн гэгээн. За Банчин Содон давгийн гэгээн бол одоо Банчин ихчээ гэдэг. Одоо Гонгой чойлон дацангийн Монголд бол хүрээнд бол Гонгой чойлон дацангийн гол сурах хүчиг. Төвдөд бол Бэревин хэдийн Лосоолон дацангийн сурах хүчиг гаргасан юм. Сонон давгийн гэгээн нь бол Зитан хийдийн ойр нэгэн газар шар нохой жилд төржээ. Сампуу Сира дээд үндэсний хурлуудад сургууль үйлджээ. 14 жил дээд үндэсэн буюу Жуда дацангийн хам болж ном номлжээ. Түүнээс 1 жил Бэревингийн тодорхой оюут твийн ламба Лосоолон гэж юм байна. Лосоолон. Тодорхой оюут тв гэдэг чинь Лосоолон гэдгийг монголоор орчуулвал тодорхой оюут тв. Лам болон түүнээс гандангийн дорны хурал гандангийн шарзээ буюу гандангийн дорны хурлын лам болж 52-ын насны шарагчин үхэр жилээс 8 жил болтлоо гандангийн ширээнээ сууж байх цагтаа 100-гийн их ерөөлд заларч очиод ерөөл тавьсны сүлд Богдзонхын шашин улам ихэд илэрэх өнөд оршихын тулд 2 шүлэг ерөөлийг шин нэмж
айлтсан бөгөөд гэж. Одоо энэ нэг одоо утгаанчдаг энэ бол чойжи жалуу зонхой чойцол намбар хэлээ. Гэгжээ самашууд түнжин мэлвэс цамгч дагдан шинжидүүлсэн тэн бэрэлээсэг нэлээдэн жалуулсан дагвай дамбоо ерөн барьж ирдэг гэдэг энэ хоёр шүлгийг зохиосон. Энэ шүлгийг эдүгэ шарын шашны хийд хурал бүгдэд уншиж байдаггүй. Тэр шүлэг нь Номын хаан Бог Зонховогийн номын ёсон сайтар дэлгэрэх өдөр номд дотгорлагчин бүгд амьрлах ба ном лугаа зохиолдохын нөхцөл хоцролгүй бүрдэх болтугай. Ашид бие хийгээд бусдын 3 цалвай барилсан 2 чуулган дор шүтэж аврал ялгуусан Сумади гэртийн гэгээний ариун шашин өн удаан бадар холтгой хэмээсэн болоо. Түүнээс Бэревийн Сира тэргуутны ширээнээ сууж олон ном номл бай. 3 дугаар Далай лам Содом Жанцын гэгээнтэн өчөөхөн баг цагтаа энэ багшаар үснэрэн авч нэр өргөөд хойно Бэревийн хийдийн ширээн залж хийд хурлыг хязээд дааж ширээн суух болгон өргөмжилвэ. 3 дугаар Далай ламын гэгээнт сахилын нэр өгч үсийг нь авч ирсэн юм. Зохиосон ном нь нууц хураангуй үүсгэл төгсгөл дандрын тайлбар юнай барчин зод тэргуутан ба шарын шашны гарсны цадиг сэтгэлийн үзэсгэлэн чимээ хэмээг тэргуутан олон бий. Гэлөвгийн шашны төг Биндэн чойжин гэдэг номыг зохиосон. 77 насаасан бөгөөд үүний дээд төрөл нь эрт Жуу Ачаагийн үед эндхийгийн бандит агаар мади хач банчин шагжаа ширий хамгийн айлгч үдэн ирэмбүүчий бүй. Хой төрөл нь хувилгаан бит содном иш вамбуу содном гэлэг болсон даг жанцсан ба түүнээс 16 дугаар номыг тэтгэгч түүнээс амьтны тусын тулд их төрийг эзэлж ширээнээ суусан бөгөөд сайн галвын 7 дугаар үлэмж гийгүүлэгч нарт бурхан болох бай. 7 дугаар бурхан болох юм байна. Үлэмж гийгүүлэгч бурхан нарт бурхан болно. 16 дугаар номыг тэтгэгч далай нь үеийн дээд эхний арайгэр нэрт газар төрсөн зохиосон ном нь нууц хураангуй дээд амгалан ямандаг гурвны үүсгэл төгсгөл их хүрдэн очирвааны бясалгах бүтээх үйл 3-ын хөтөлбөр 4 адис төгөлдөр хэмээх ба нууц сэтгэшгүй хөтөлбөр 6 номын хөтөлбөр тэргуутан буй. Үүний их хүрдэн очирвааны аймаг нь маш сайн хэмээдэг буй. 64-ний улаан бичин жилээс жил гандан хийдийн ширээн суугаад Бэрээхүнгийн зүг дахин бэр шарын шашны хэдэн хийдийг булааж улаан малгай өмсгөх тэргуутныг үйлцэн тогшин үйлсийг хэдэнтэй үйлдэж чанцыг эсгэлсэн бөгөөд 67 наснаа цэцгийн хурваа солонг татах тэргүүт нэр туулгын сэлтээр нэрвэн болжээ. 17 дугаар сайн очир нь эмт мянагийн газар төрсөн 49-өөс 64 насны хүртлээр ширээн суужээ. Үүний хой төрөл нь Дэчин хэмээх газар Цэрэн гомб хэмээх гэртний дүр бариад шарын шашны цадиг тэргүүтнийг зохиолоо хэмээн мүү. 18 дугаар сайн дуаз нь Элс дуулын нэгэн айлдар төрсөн 50-наас 52 хүртлээр гандан хийдийн ширээн суув. 19 дугаар хэлний эрэхэд номын алдар нь дээд голын захад төрсөн 4 нүрт махлыг бүтээсэнд шид олсон 48 наснаас 51 нас хүртэл ширээн суусан шарилыг хайлгуудаар ямандаг бүтэж гарсан тэргүүтэн буй. 20 дугаар сайн номын алдар нь хустын эхнээ төрсөн 60 наснаас 66 хүртлээр ширээнээ суугаад 67 наснда нэрвэн болжээ. 21 дугаар гэлэг болсон олхоодор төрсөн бөгөөд 54 наснаас 63 нас хүртлээр гандан хийдийн ширээн суужээ. 22 дугаар ширээт Биндэн даг даржаа Лонсодын эхэн төрсөн 73 наснаас 76 хүртлээр ширээн суужээ. 23 дугаар Цэвдэн жамцан Зэтан төрсөн 49-оос 57 хүртлээр гандан хийдийн ширээн суусан. Гандан ширээт 100-гийн ерөөлийн эхэндэр суухын журмыг гаргасан буй. Гандан хийдийн ширээт нар 100-гийн тасмалын ерөөлд тэргүүн суудаг журмыг гаргаж байна. 24 дугаар Асархын далай буюу
Жамб жамцсан хавирганы эргийн ихэнд төрсөн 60 наснаасаа 75 нас хүртэл гандан хийдийн ширээн суусан. 3 дугаар Далай лам Төмдийн Алтан хааны заларсны хойно 100-гийн ерөөлийг удирдаж уруулж байсан буй. 25 дугаар цог учрлын далайн Балжиржам буюу цог учрлын далайн дээд гол төрсөн жормоолон тэргүүтний лам болсон 57-наас 64 нас хүртлээр гандан хийдийн ширээн суужээ. 74 наснда нирван болсны шарилаас нь бурхан ба үсэг тэргүүтэн олон бүтэж гарсан буй. 26 дугаар ширээ дээд номын цог Бадрангуй зангийн ихэн төрсөн Райдын хийдийн лам болсон 67-наас 77 нас хүртлээр гандан хийдийн ширээн суусан шарилаас нь олон бурхан бүтсэн буй. 27 дугаар ширээт Санжи Эренчин Малдоодор төрсөн 57 наснда гандан хийдийн ширээдээр суугаад Яндан жамцын гэгээний хам болсон гэнэ. 4 дугаар Далай лам Яндан жамцын гэгээний сахилын хам болж байсан. За 77 нассан буй. 28 дугаар Гиндийн жамцан нь бол Ласын ор төрсөн 72 наснаас 76 нас хүртлээр гандан хийдийн ширээн суужээ. 29 дугаар Дармааса гэрдийн Амдуугийн Жонигийн харьяат төрсөн 62 наснаас 70 нас хүртлээр ширээн суусан 73 нассан буй. 30 дугаар ширээт Лодой жамцан Хустголын хадын ор төрснөөр Даглам даг хэмээдэг гандангийн умрын сонсох төв хэмээх газар төрсөн 73-наас 75 нас хүртэл ширээн суужээ. 32 дугаар Жүлтэм Чемпл нь зан төрсөн Майдэр тэргүүтэн олон бурхтыг үдсэн 60 наснаас 63 нас хүртлээр гандан хийдийн ширээн суув. 33 дугаар Даг жамцан 69 наснаас 73 нас хүртэл ширээн суув. 34 дугаар Хэлний ирэхэд Дармаа дуу зам 53 наснаас 3 жил ширээн суув. 35 дугаар Гончиг Чемпл нь 54 наснаас 12 жил ширээнээ суусан бөгөөд 5 дугаар Далай ламын гэгээний багш болсон буй. Урд Брэвхэн дор авсан хэдэн зүйл хурлыг энэ ламын үед гэдрэг авч шарын шашин дор оруулсан буй. 36 дугаар ширээт нь Данзан тэгшид бөгөөд үүний үеэс гандангийн ширээнд Шарзэ Жанзэ хоёрын лам ээлжээр суух болон 7 жилээс илүү үл суух журам гарав. 37 дугаар Гиндэн Эренчин Амдуу Хятад хоёрын завсар Заншив хэмээх газар төрсөн бөгөөд 5 жил ширээн суужээ. 38 дугаар Даг Санзан 7 жил, 39 дугаар Гончиг Чойвсан 7 жил, 40 дугаар Балдан Жамц, 41 дугаар Лувсан Жамцсан, 42 дугаар Лувсан Доёд, 43 дугаар Жамб Даш нугууд 7 жил суусан бөгөөд Жамб Дашвэр гандангийн Ямбажин хэмээх сүм дээр ганжир бүтээжээ. 43 дугаар Лодой жамцан Гүмбэмийн өглөгийн эзэдийн харьяат газар төрсөн Богзонхуугийн хуйлгаан хэмээн өгүүлдэг өгөөд үүний хуйлгаан нь хааны багш болсон Ширээт Лувсан Даг Нямын гэгээн буй. 45 дугаар Жүлтэм Даржаан Жонойгийн харьяат бөгөөд Монгол хятадын оронд элчээр явж ном номлухай бороо оруулах тэргүүтэн олон амьтанд тус үлдсэн буй. 46 дугаар Жамб жамцан Ганжуурын дүн тэргүүтэн олон номыг дэлгэрүүлсэн Ганжуурва хэмээн нэрлсэн буй. 47 дугаар Чемпл нь Жонойгийн харьяат буй. 48 дугаар Дондуу жамц, 49 дугаар Жон Лувсан Даржаа, 50 дугаар ширээт Гүнтэнгийн Гиндэн Пунцаг бэр Богзонхуугийн Шарлийн мөнгөн суургын гаднаас давтсан алтаар бүрж алтан суурга болгосон буй. 51 дугаар ширээт Авгаан Балдан, 52 дугаар Авгаан Цэмпэл, 53 дугаар Намдуу Жанцсан Сэнг, 54 дугаар Ачид Номон хаан Авгаан Зундангийн гэгээн бөгөөд энэ нь айрий додож Жөв ачаагийн ширээнээ суусан ба чулуун дор хөлөөн гიშгсэн орон тодорхой гаргасан болон
галсан жамс далай ламын гэгээний багш уусан дэргүүтэн шашин тусалсан зохиол үз цаглашгүй болоо. 55 дугаар намхай самбуу лам буй. 56 дугаар нь лусан дэмэд. 57 дугаар нь самдан бунцэг. 58 дугаар хэлний эрэхэд номын алдар. 59 дугаар нь лусан данзан. 60 дугаар ширээт нь лусан давглам буй. 61 дугаар нь шашныг ээгүүлэгч номын хаан гойчин ширий авгаан зүлтэм сайн цогт гэгээн нь цагаагчин үхэржилд жонийн харьяат газараа төрсөн бөгөөд төвдийн төрийн тамга хүлээсэн болон Ямбал жамс далай ламын гэгээний багш уусан ба бус шашин төрд тусалсан нь маш цаглашгүй болоо. 62 дугаар ширээт нь лусан молмын гэгээн бөгөөд эдүгээ ширээнээ сууж шашин амтны тусыг зохиосоор буй. Эдгээр нь богд зонховгийн алтан ширээн сууж шашны үндсийг барьсан лам нарын нэрийн төдийг өгүүлсэн буй. За ер богд зонховгийн хэрэггүй номын ёсыг баригч утагтан богд нар болон их эрдэмтэй мэрэгд ба онол олсон шиднүүд нь тоошгүй олон буй болоо. Эрдэм төгөлдөр сайн багш бэр төрөл тутамдор энэрхүйгээр даган эзлээд өвдөсийн аршааныг эдлэн бүтээж иш онолын шашныг дэлгэрүүлээд их усан хамаг амьтныг аштын амгалан дор хүргэх болтугай. Аливаа тус амгалангийн гарахын орон номлох бүтээхийн шашин дэлгэрээд ариун шашныг баригчдын гэгээн насан батад үйс дэлгэрэх ба амьтан бүгд урт наслан буян болон цог учрлан дэлгэрч аштын сайн буян хотол төгсгийн өлзий хотог оршдугай. Хамгийн айлдагч богд зонховгийн гэгээний намтрыг мэдхүйе хялбар болгон өгүүлсэн тус амгалан бүхний гарахын орон хэмээхээс богдын шашныг ихэд дэлгэрүүлсэн жалцуу хайдуу хоёрын намтар болон дашрамдар гандан ширээнээ суусан лам нарыг өчөөгөн төдий өгүүлсэн 8 дугаар үлэг болоо мангаалам. Богд зонховгийн гэгээний намтраас 9 дугаар үлэг оршвэ. Аврал зөвлөн эгшигт бээр бодтой айдалсан. Айлтгойгоороо хамаг ном дор төрүүлгүй ирэхээр уруулсан. Ашид их нэгүсгээр бүхэн дор тус амгалан өгөгч адилгүй жамин цоржийн гэгээнээ залбирмуу. 9 дугаар дор богдын шашныг өргөжин дэлгэрүүлж хизээд батад оршуулахын тулд хий турал тогтоосон лам нараас төгс зогс бариван хийдийг байгуулсан замын чорж ташвалтны гэгээн нь. За маргааш ингээд замын чорж ламын буюу манай өндөр гээний дээд дүр замын цорж ламын онтор явах юм байна. За ингээд завсарлая.